Заасан бас та бүхэнтэй энэ өдрийн минь төргий. За та бүхэнтэй юм энгийн дизайн гаргаж тийм ээ өөрийнхөө энэ одоо потуалкын цам центр дээр одоо болгож болох тийм ээ ийм амархан дизайныг яаж хийх вэ гэдэг үзүүлээ. За тэгэхээр эхлээд бол бид нар том фондоор simplicity гэж бичих ёстой. За тэгээ энийгээ бид нар юу яана? Ингээд том болгочих. За тэгээд аюугаар антоноор ингэж яагаад энийгээ тэгээд ингээд том болгочих тийм ээ. За тэгээд энийгээ бид нар ингээд олшруулна. За тэгээд энийгээ бид нар ингээд голд нь ингэж оруулаад за тэгээд бүгдийн өнгөнийх нь юм ягаан өнгөтэй болгочих тийм ээ. За тэгээ өөр бас ингээд текстэн дээр гэж хэрэгтэй is real beauty гэдэг тийм ээ. За тэгээ энийгээ бид нар энэний ингээд голд нь энэ голынх нь бичгнийхаа голд ингэж оруулаад за тэгээ юугаан handwriting ашиглуулах зүгээр. За энэ дээр би за энийг авчи тийм ээ. За тэгээ энийгээ бид нар бас ингээд нөгөө юу орж жоод эффект рүүгээ оруулж жаад бид нар юу яах хэрэгтэй? Энэ outline-ыг сонгоод энэ outline-ыг цагаанаар сонгочих. За юу гэх юм бол энэ юм бичиг маань бас яах нь голдоо ийм цагаан одоо яах нь хүрээтэй болчихно гэсэн үг. За тэгээ энийгээ бид нар апруугаа очиж жоод design to image гэдэг рүү оржоод энийгээ бид нар ингээд зургийн файл болгох хэрэгтэй байгаа. За тэгэнгүүт энэ дээрээ бид нар энийг сонгоод за тэгээд энэ маань одоо 30 дахь юу гэж юм тийм үү? За convert image гэд зураг болгох PNG. За тэгээд size-ыг нэлээд ингээд том болгочих. За тэгээд энэ маань өөрөө 30 дахь юм хуудас байгаа тийм үү? За энэ 30 дахь хуудсыг бид нар яах нь зураг болгоод өгөөч гэсэн юм команд өгч байна. За export гэдэг маань энэ маань одоо зураг болгох үйл ажиллагаа явж байна тийм ээ. За тэгэнгүүт энийгээ би одоо энэ current page руугаа ингээд нэмэх гэсэн юм команд өгөнгөт энэ маань ингээд ишээ ингээд нэмээд очиж тийм ээ. App дээр очичоод одоо app гэдэг дээр дарж байгаа. За тэгээ энийгээ бид нар энийг айлгаж жаад warp brush гэдгийг ингээд сонгоно. За тэгээ энэ warp brush гэдгийг сонгож жоод за тэгээ энэ warp гэдгийг ингэж дараад тэгэнгүүт одоо энийг ингэж тэмдэглэж чад ингээд warp гэдгийг дарна. За тэгэнгүүт энэ маань одоо энэ дээр ингээд өөрчлөлт хийх боломж өгч байна тийм ээ. За тэгэнгүүт бид нэр яах нь эднэрийг ингэж доош нь ингэж татаж ингэж сунгах нь шүү дээ тийм ээ. Ийм сунгасан эффект оруулж байна. За энэ нь болохоор дээш нь ингэж сунгасан эффект оруулж байна. За тэгээд ингэж save гэдэг. За одоо энэ маань яах вэ гэдэг сейвлэгдээд бидний нөгөө апплод дотор орсон байгаа. За одоо тэгэнгүүт бид нар энэ дээрээ бид нар нөгөө элемент дээр очиж жоод apparel гэдэг нэг хувцас гэсэн тийм ээ тийм mock up байгаа. Одоо чинь энэ дээр mock up гэж бичингүүт ч ингээд гараад ирнэ. Тэгээд C гэдэг тийм ээ. За тэгээд энэ дээр саяхан тэр юг дизайныг бид нар энэ хувцснууд дээр оруулна гэсэн. За ерөөдөө ягаан өнгөтэй юм чинь эмхтэй өний хувцсан дээр оруулал зүгээр юм гэж бодож байна. За энийг дарчээ. За энэ болохоор нэг малгайтай охтуудын хүүдэн тийм ээ. За тэгэнгүүт бид нар одоо апплод руу оронгот нөгөө биднээс хийсэн юм маань энэчээ байж байна. За энийг энэ лог ингээ оруулаад өгнө. За энэ бол яхаа ингээд дөрвөлж учраас бас юу яаж байна. За бас өөр нөгөө юм жоохон юутай аппарел сонгоё. Ийм босоо аппарел сонгож болж байна тийм ээ. За шинэ за энэ охиныг сонгочих болж байна. За тэг апплод гэд за нэг юм шүү маягаар байх нь бид нар потуалкны дизайн гаргаад энийгээ бид нар бас
Америкийнхтайхан дэлгүүрлөө оруулаад нэгээ дэлгүүртээ Америкт ингээд зарж болдог. Нэгээ тийм ээ постлоод тэгээд иймэрхүү фотологнууд, цамцнууд энэ төрийг яах нь зарж борлуулж болох нэ. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяртай.